Намайг насан жаргалтай олон гэдэг. Би 18 настай. Техник технологийн политехник коллежийн барилга өгсөлт мужааны техникчийн ангид сурдаг. Барилгын цэцэл чимэглэлийн мэргэжилтэй. Монголд ер нь бол модон барилга ер нь бол айгүй хөгжиж байгаа. Манай монголчууд эртнээс модон гэрээд мөртэйсэн. Тэгэхээр ер нь бол барьждаг, ингээд буулгацдаг ер нь бол тийм байшин барилга хэл ер нь хөгжүүлэх гэж боддог да. Ер нь бол эхлээд хийхэд бол айгүй өөр. Хамгийн анхны юм жижигхэн дөрвөлж хайр цэг хийжсэн байхгүй яг 5 өөр углуурхтай дамар заадалтай тийм углаадтай яг юм эмэг савны яг юм хайр цэг хийжсэн. Анхудаа нөгөө гартаа цүзэрж байгаа юм чинь. Анх бол айгүй бахархал хараад тэгжсэн. Манай барилга өсөлт мужааны техникч барилга мужааны 2 анги маань хамтраад гэр хийсэн байгаа. Хийсэн бүтээлээ цэцэрлэгт одоо өгөх гэж байгаа. За ингээд техник технологийн политехник коллежийн мужааны ангийн оюутнууд өөрсдийнхөө гараар хийсэн монгол гэрийг МНБ-гийн хүүхдүүд цэцэрлэгт ингээд бэлгэлж байна. Мужааны ангийн оюутнуудаа маш их баярлалаа. Монголын ёс заншил уламжлалаа дээдлэн хамгаалж хүндрэлд суралцсанаа гэдэгт итгэлтэй байна. Надад мөрөөдөл байгаа. Хөдөлмөрлөөд яг сайхан амьдрахын хажуугаар аав ээжтэй ер нь бол тусалж дүүнэрээ сайхан авч явах. Мужааныхаа салбар руугаа юмгаал давмгаалсан ер нь бол инженер болъё гэж боддог. Батөржин төчмөрлөг гэдэг. Би Уранга аймгийн Оюун сумд төрсөн. Одоо би 16 настай. Би политехник коллежийн бетон мэргэжлийн 2-ын банк. Эхлээд бол шал хаан цутгаалж явж байх юм байх л гэж ойлгож байна. Манай гэрч надад гэж тайлбарлаж өгөхдөө болохоор амар өндөр дээр төмөр боогож явж яадаг гэлтгсэн. Тэгтээ бол үгүй юм байлээ. Хичээлдээ суугаал тэгэл ойлгоол дадлаг дээр гараад бүр онлын мэдээлэл батгаад үзээд ирэхээр бүр ойлгомжтой гоё болоод ирсэн. Дадлан байрандаа бид нэгдүгээр курстэй арматур зангидж, хом хатаж, хэвэн юу яаж югууны хавтайсан. Тэгтээ энэ сургуулийн гадуур байгаа, дотор байгаа тэр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих тийм налуу шат хийсэн. Ангиасаа 5 хүүхэдтэй хамт хийсэн. Нөгөө ангиасаа хүүхэдтэй. Өмнө нь 1-р курстэй орж ирэхдээ би энэ мэргэжлийн талаар давуу тал, онцлог талуудын сайн мэдгүй орж ирсэн. Одоо энэ жил болохоор үйлдвэрийн дадлаг хийгээд энэ мэргэжлийн давуу тал, онцлог гээд бүх зүйлсийг мэдээдсэн болохоор энэ мэргэжлэр улам сайн хийнэ л. 2.5 жилээр мэргэжлэрээ төгсчөөд дээшээ барилгын техник мэргэжлэр дээшээ сурна гэсэн бодолтой байгаа. Тэгээд ажил дээр гарч үзээд тэгээд дахин мэргэжлийн зэрэгээ дэвшлүүлэх гэсэн бодолтой байгаа. Сургуулаа төгсөхдөө мэргэжлэрээ авт болох хамгийн дээдлийн төвшөнтэй төгсөн бүх зүйлийг сураад өөрөө гарчлан хийж үзэж өөрөө чадхаар болтлоо энэ чаа ажиллаад тэгээд хэрвээ инженер болцсон байна баригаад тахлах юм бол нутагтаа очиж гоё барилга өндөр барилга бариул гэсэн бодолтой байна. Намайг Гант Туяагийн хот онцгой гэдэг. Тэгээд би 7 дугаар сургуулийг төгссөн. 10 төгссөн. 9-өөс орё гэсэн чинь улаан шугамнасаа дээгүүр юусан болохоор ээж яах юм гээд намайг оруулаагүй байхгүй юу. Тэгээд 10 дугаар ингээс орсон. Зуул нь өмнө жил орсон бол одоо бараг төгссөн байх хэрэгтэй байхгүй юу. Мэргэжил бол миний амьдралын баталгаа.
Нэмсүүд сураач гэсэн давхар мэрэгжилтэй боловсралтай төгсөн өөр сонирхолтой зүйл хийгээд явж болно. Тэгээ ямар 12-оор төгсгүү гэдэг байгаа ш аттестаттай төгсөж байгаа болохоор яштэй өөртөө бэлтжиж болно. Цаанаас нь ингээ нүүд сургалтын танхим номын сан гаргаад өгчдөг болохоор энэ л дайгуусаа гэсэн. Би өөртөө тавьсныг зорилго өгдөг 2021 дэлхийн ур чадвар гэх тэмцээн болдог. Би тэр нь заавалчгүй орно гэд манай багш хүртэл намайг бэлдээ заавалчгүй оруулнаа гэд ирсэн. Ер нь гагнуурчдын мэрэгжил хэр сайн эзэмсэн бас хэр сайн мэдлэгтэй байгаа. Ямар төвшөнд хийж байгаа, ямар байрлалаас нь хамаарж байгаа. Тэр байрлал болгон бүгдэнд нь маш сайн гагнаж байгаа гэдгийг үзүүлдэг тэмцээн. Би юу хийж чаддаг гэдгийг нь үзүүлж байгаа л дэлхийд ер нь танигдж байгаа битгэлтэй байгаа. Төчиг төр цэцэрлэгт тэгээ шарилж зулгаах тэр агаад тэгээ зүг тусалж исэн. Өөрөө хийж чадж байгаа бүхнээр ингээд тусалж дэмжил үзүүлж байгаа да. Тагаад ирээдүйд ч гэсэн заавалчгүй хороо гэлтгүй устаа ч гэсэн сайн зүйл хийж энэ тэндгүй ер нь хогийн савч гэсэн ер нь хэрэгтэй тохиолдолд бэлэн байгаа зүйлсээр ер нь хийж өгнө гэж бодож байгаа. Герман Монголын хамтарсан мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс явж байгаа. Тэгээ нууд битээр өөрсдийнхөө хийсэн хогийн савыг ингээд танаа ороонд бэлгэлж байгаа. Хогийн шууд ингээд авах зорилттой. Хогийн сав гэдэг ингээд хүний нүдэнд энгийн бас жижигхэн нэг сүртэй зүйл биш юм шиг харагдаж байгаа. Ирээдүйд том зүйл аян ч болж магадгүй. Тийм болохоор би биндээ тусалж дэмжиж байгаарай. Би Увс аймгийн 100 ангаас өмнө төрсөж өссөн. Тэнд бол 1-9 дугаар анги хүртлээр 10 жилдээ суралцсан байгаа. Нэг бодол орж ирсэн юм аа. Автомашины засварчин гэдэг мэргэжил эзэмшээл. Тэгээд дахиад энэ сургуулиас ахиж тийм автомашины механик мэргэжлэр сураад амьдрал дээр нэг хурдан тэгээ нэг орох тийм хүсэл эрмэлзэл бол ер нь байсан. Тэгээд ер нь энэ мэргэжлийг сонгосон доо. Мэргэжлийн хичээлээ нэг дор эзэмшин бас ерөнхий эрдмийн хичээлийг эзэмшин тэгээд төгсөхдөө нүүн мэргэжлийнхаа үнэмлэхтэй тэгээд 12 төгссөн гэрчлэгээ болон боловсролын гэрчлэгээтэй бас төгсөхөөр давуу талтай байгаа лээ. Улсын автомашины засварчин гэдэг уралдаан манай баг хамт олон төрүүлсэн. Тэгээд тэрэн дээр надад нэг Mercedes-Benz дээр 3 сарын цалинтай дадлах хийх эрхийн бичгээ саягнуулсан. Тэгээд явж яхад манай ээж төрсөн л тоо дүүтэй болсон. Нэг ганц өдөр баярлуулъя тий одоо өөрийнхөө юу мэдэж одоо энэ 4 жилийн хугацаанд юу мэдэж сурваа гэдгээ бас харуулах зорилготойгоор ахыхаа машинд техник үйлчлэгээ болон тосын солих үйлчлэгээ хийж өгч байна. За одоо нэг ахмаар одоо тэмцээн уралдаан бүх зүйлийнх нь ард маань байсан. Тэгээ ер нь бол баярсан талархсан сэтгэлээ одоо илэрхийлэх боломж бол том дутмаг байсан учраас өнөөдөр одоо боломж олдонгууд нь иймэрхүү сэтгэлийн үе таталгаа одоо нэлээ гэж хэлж байна. Миний хувьд бол бараг шалгалт өгж байгаа юм шиг санагдаж байна. Төмөр хүлэг автомашин гэдэг бол одоо Монгол хүний Молор Эрдэнэ морьтойгоо адилхан бид нь бол хүндэтгдэг, хайрладаг гэдэг утгаас би бол уяач юм аа. Нөгөө төгөөр автомашинд эвдрэл гарлаа онцлоо, үзлээ. Энэ талаараа бол одоо би машины эмч юм аа гэж өөрөө бол боддог. Монголд айл болох хэрэгцээтэй баялагийг бүтээх тийм хүн болж төлөвшөж суралцах тийм хүсэлтэй байна да. Сайн бацгаана, намайг Сарвал гэдэг. Энэ барилгын политехник коллежийн засал чимэглэлийн 3 дугаар курсын оюутан байна. Манай их засал чимэглэлээр ажилладаг байсан ингээ хамт юм хийлцээ. Тэгэл ер нь засалчин болондоо их гоё юм байна гэдэг энэ мэргэжлийг сонгож энэ сургуульд орж ирсэн. Харах заадмал хоёр ч юм бол бас нэлээд өөр яг өөрийнхөө гараар онлоор үтсэн юм аа ингээ дадгаар хийж гүйцэтгэн гэдэг ч юм бол бас нэлээд том ажил юм байлээ. Амралтын өдрөөр одоо хүртэл ажилладаг, хагас бүтэн сайнд ажилладаг, эсвэл эрт тарах юм бол бас очиод ажиллаж
надад боломж бас зөндөө байдаг. Манай ангийнханд бол цагийн ажил хийх боломжууд бас зөндөө байдаг. За гарч байгаа компани дээрээ мэдээж хагас бүтэн сайндаа цагийн ажил хийгээд цалин урамшуул бас одоо сургуулиасаа студентээсээ гадна бас олох боломж зөндөө байдаг. Ихчийнхээ ажил хийхийг хараа суудаг гэсэн бол одоо тэр ажлыг би өөрөө хийж чаддаг болсон. За өнөө үеийн нийгэмд бол мэрэгчлээ оюутан арай давуу талтай болсон болов уу гэж бодож байгаа. За тэгээд үеийнхээ хүүхдүүдэд гэж хэлэхэд бас мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүдэд гэж хэлэхэд месүүд коллеж гэж харалгүйгээр мэрэгчлээ зөв сонгоосэй л гэж хүсэж байна да. Тэгээ би нэг давхрын маань яг энэ шатны доотлын хуучин одоо ийм хонглыг энэ засал чимэглэлийн ангийн оюутнууд маань засаж янзлаад тэгээ хүүхдүүдийн хөрхөө орж тоглох одоо тоглоомын орчин болгож засаж тогтчуулаад ингээд өнөөдөр хүлээлгэж өгч байна. Тэгээд энэ бол хүүхдүүдийн маань хувьд одоо маш их үр өгөөжтэй. Баярлахын Политехник коллежийн оюутнууд хэмжил бүрийн сайн үйл ажиллагаар үйл ажиллагаа зохион байгуулагдаж одоо энэ жил уламжлагдаж ирж байна. Засалж янзныхаа дараа дүүнрийгаа ингээд тоглоо сууж ахыг харахад бол бид нэр маш их тааламжтай. Ер нь сэтгэл өндөрлөө да. Бид